Насаа манай наваг даваацэр ингээд зигзаг голд крафт шинэ бодлоготой ажилладаг. Би тэгээд танд одоо автомашины хамар доор буюу капотын доторх хэд ангиудыг яг анхан шатны мэдээллийг өгсөн юм аа. Автомашины капотыг өсгөөд капот уу манайхан хамар гэж яриад байсан байт мэт ба. Капотыг өсгөөд дотор нь бол ийм хэд ангиуд байдаг. За энийг би эхнээс нь нэг үрчлэн тайлбарж өгье. Дээрээс нь. За тэгээд хамгийн эхлээд энд байгаа тоормсны шингэн. Манайхан бол одоо зарим эмэгтэй жолооч нар бол мэддэггүй шүү дээ тийм ээ. Хагийн яартай байна. За ингээд тоормсны шингэн. Энд дээр ингээд брейк флюид гэж бичсэн мэт ийм тоормсны шингэн. За энд нь жишээ. За тэгээд цаашлаад гидрийн шингэн гэж байна. Гидрийн шингэн гэдэг power string fluid гэдэг энэ гидрийн шингэн юм чинь байсан байна. За тэгээд агаар шүгч гэж бас машинд байдаг. Агаар шүгч. Энд байсан байх чинь. За тэгээд цаашлаад моторын масл гэж байдаг л да. Моторын маслыг бол энэ сафоны таг буюу энэ моторын таг гэж одоо нэрлэх юм да. Энэ рүү бол маслыг хийдэг байгаа. Тэгээд хийсний дараа нь тагийг таглана. За тэгээд моторын масла хэмжээг нь үзэхийн тулд энэгээр нь бол дүүрцэн гартал нь бол хийхгүй. Хэмжээг нь үзэхэд бол хажуудалд нь шүүп буюу одоо энэ хэмжээг нь шалгадаг юм. Одоо жижиг шалгуур ажилладаг. Энэгээр нь бол маслын хэмжээ төвшинг нь шалганаа. За тэгээ мөн цаашлаад машинд хөргөлтийн шингэн буюу одоо биднээсийн хил зайснаар тосоол гэж манайхан монголчууд хэлээд сурсан байдаг. Энэ хөргөлтийн шингэн гэж машинд байдаг. Тэр нь бол энэ байна. Энэгээр бол хөргөлтийн шингэнээ хийн. Төвшингийн мөн адилын бүр үзэн. Гэхдээ энийг бол хүүтэн байхад нь үзэж явахгүй бол халуун үед нь бол үзэх юм бол өөрлөө буудах ч юм уу тийм их эрсдэл гарч магадгүй шүү. Тийм ч энэ дээрээс анхаарал тавих хэрэгтэй. За хажуудалд нь бол илүүдлийн сав гэж байна. За энэ илүүдлийн сав нь болохоор энэ хөргөлтийн шингэн дундрахад эндээсээ илүүдлийн саваасаа ийш нь сорж авч идэг. Тийм ч гэсэн илүүдлийн савнд бас заавал энэ ийшээ хийсэн хөргөлтийн шингэн байх шаардлагатай. Энийг бас шалгаж явах хэрэгтэй. За тэгээд ажлаад машины шил арчигчийн шингэнийг агуулгах сав гэж бас байна. Энэ шингэнд бол одоо уушаа шил рүүгээ шүүшээд одоо тэр шилэн дээр тогтсон одоо тэр тоос нагаар хүнүүдээ арилгах зорилттой шил арчигчийн шингэн гэж. Энийг бол энэ рүү хийдэг. Дээр нь бол ингээд бичээс байгаа washer fluid гэдэг юм. Баг зурагтайгаа байж байгаа да. За машин бас мөн аккумулятор гэж байдаг. За энэ аккумулятор нь бол тухайн машиныхаа ямар хөдөлгүүртэй ямар төрлийн машин гэдгээс онцлогоосоо шалтгаалаад ампер цаг энэ төр нь бол янз янз байдаг. Одоо ампер цаг гэдэг нь юу гэсэн үг гэхээр жижигрээсээ томрох жишээ нэ тийм байдаг. За тэгээд тэр юм бол тэр нь хар энэ. За энэ болохоор машины одоо бүх гал хамгаалагч юм уу, эвлээ гал хамгаалагч юм уу энэ ч нэ байж байгаа. Мөн бас капотнаас гадна бас өөр тустай газар байдаг. Ер нь бол анхны шатны юм энэ ч нэ байж байгаа. Ойр зүрийн одоо их гэрлэх хөгжмөнийх хөвчний юмнууд нь энэ ч нэ гал хамгаалагч юм энэ ч нэ байж байгаа. Тийм учраас энэний доор бол гал хамгаалагч байдаг. За энэ дээр бол гал хамгаалагчных нь яг юу юунд орох зориулттай ингэ тайлбар нь бичээстэй бичдэг. Одоо энэ 15 ампертай гал хамгаалагч нь тийм юм гэдэг тийм ээ. Одоо толиных ч юм уу, хөгжмөнийх ч юм уу одоо бүх төрлийнх нь одоо яг ингээд англиар за тэгээ Япон хэлтэй хүн бол Японоор ингээд бичсэн гэдэг. Яг ампер цаг юм. Энийг харж байгаад энэ нь яг юуных вэ гэдгийг бас анхан шатны нэг мэдчих боломжтой. За энд байгаанууд нь болохоор цапаас нь. За энэ магадгүй одоо энэ 15 амперийн энэ гал хамгаалагч шатлаа гэдэг эндээс аваад хийх боломжтой. Бүх машинд бол энэ цапаас байдаг. Тэгээд эндээс нь аваад хийх цаанаас үйлдвэр захтай юм цапаастай гарч ирдэг. Машины хөдөлгүүр гэж нэрлэдэг байгаа. За тэгээ хөдөлгүүр дотроо бол хөдөлгүүр дээр одоо анх мэдж явах хэвээр анхан шатны юу нь бол сэвчээний утсууд хөдөлгүүр дээр бол байрладаг. За одоо энэ машин дээр ихэд одоо юм цуугаар байрлал. Зарим машинууд ингээд салаасан маркерэнтэй байрладаг л да. Ихэнх машинууд юм цуугаар байрладаг ингийн хөдөлгүүртэй. За ийм сэвчээний утаснууд бас гэж машин болгоно сэвчээний утаснууд гэж байдаг. За тэгээ энэ нөхрөө бол сэвчээ ордог байгаа. За энэ дээрээс нь одоо энэ тог дамжуулах зорилттой сэвчээний кабель буюу утас нь гэж орж суурж идэг. За тэгээ хөдөлгүүрээ нааша ингээд машин болгон дээр ийм жанаам гэж яг ийм бондгор ийм хэлбэрийн юм байрлаж идэг. Жанаам гэж одоо нэгсэндээ энэ машиныг одоо машины аккумулятор аслаа аккумулятороо буцаага цэнгэлж явах зорилттой юм жанаам гэж.
Механик хүчнээс цахилгаан үүсгэж явах зорилготой. Тийм цахилгаан одоо үүсгүүр гэж нэрлэж болно. Юм жанаа барилж байгаа шээ тий. За энэ мотор руу орж байгаа юм агаар гэж байдаг л да. Гаднаас мотор руу агаар орж идэг. Энэ агаарыг оруулах систем буюу одоо агаарыг оруулж байгаа юм л энэ байж идэг энэ хоолой машин болгон дээр юм хоолой байж байгаа. Одоо эндээс агаар шүгчнээс ийшээ агаар орно. За тэгээд яг энэ хэсгийг бол одоо сорох хоолой буюу холимгийн хаалт. За энэ болохоор одоо яндангийн сорох хоолой гэж юм тийм ээ. Яг энэ хэсэг бол одоо холимгийн хаалт. Одоо энэ бол бохирдноороо машин доголдох ч байт юм уу, бензин идэх янз янзын сөрөг одоо тийм гаж нөлөөнүүд гараад идэг. Яг энэ хэсэгт ч юм бол холимгийн хаалт хавхлах гэж манайхаа тийм да. Ийм энэ чэнэ моторын энэ дээр байрладаг. За энэ шиг бол одоо ингээд яндангийн сорох хоолой ийшээ байлж байна. За тэгээ моторын эндээсээ цаашаага хойшлоо нуудах одоо утаа гарч байгаа хэсэг чинь ингээд яндан ингээд цаашаа моторсоо салхтаа байрлаж байгаа. За тэгээд яг моторын урд хэсэгт бол машины радиатор буюу одоо хүргэлтийн шингэнэ тэр тосоод хүргэлтийн шингэн ус юмнуудаа агуулж явах зорилттой радиатор гэж байдаг гэдэг. Радиаторнууд яг машины урд хэсэгт байрладаг. Ийм бүтцтэй. Нүүрэнд байрлал тий. Тийм нүүрэнд. Одоо машины нүүрэн хэсэгт байрладаг. За яг радиаторын урдталт нь бол машин болгон дээр байдаг. Одоо энэ радиатор энэ бол ерөнхийдөө моторыг хөргөх зорилттой юм радиатор байгаа. Яг энэний урдтал нь бол одоо манайха хаарлууга тавиад одоо зуны халуун нөхцөлд одоо кондишн энтер гэж тавьдаг шүү дээ тийм ээ. Сэрүүн одоо аяг тавих зорилттой радиаторнууд яг энэ мөнцөн радиаторынхаа бол урд байрлаж байна. За энэ радиатор маань энэ одоо энэ радиатор маань бол одоо дотор зорчиж байгаа зорчигч жолооч энтрээ сэрүүцүүлэх зорилттой бол энэ радиатор маань энэ хөдөлгүүрийг сэрүүцүүлэх, хөдөлгүүрийг хөргөх зорилттой. Ийм хоёр тустай радиатор байдаг. Энэ радиатор маань одоо эндээс усаа халаагаад одоо энэ мотороос ингэж усаа халаагаад ингэж бүтэн эргэлт хийж ин одоо халсан тэр моторыг одоо хөргөж өгч байгаа зорилттой. За тэгээд өвлийн нөхцөлд халуунд пар тавихад яах зорилттой вэ гэхээр одоо энэ радиаторт халсан тэр шингийн маань энэ хоолоонуудаар одоо хойшоо жижиг хоолой явсан байгаа. Энэ хоолоонуудаар дамжиж давхар дээр салооны давхар бас нэг радиатор гэж байдаг л да. Тэргээр ингэж давхар ингэж сэлээд ирэхээр одоо өвлийн нөхцөлд бол тэр халуун агаарч юм бол ийшээ салон руу орж өгч байгаа маа. Энээс энэний илчээр одоо дулаацж халуун агаар орж өгч байна гэсэн. Энэ юу юм бол? За энэ маань болохоор машины трамбулуур буюу таслан хөвөрлөгч гэж ярьд юм да. Трамбулуур машины тарамбулуур. Манайх бол тарамбулуур гэж ярьсаа бүр заньсан байт юм да. За зарим машин дээр бол катушк гэж байдаг тийм ээ. Катушк. Энэ бол тарамбулуур. Одоо энэ одоо нэгсэндээ эндээс бол одоо 6 утас ингэ салаалж гараад мотор дээр ингээс энэ бол 6 цилиндртэй машин. За 4 утас салаалж гараад ингээд 4 утас ингээ мотор руугаа одоо энэ нөх руугаа ингэж орсон байх юм бол 4 цилиндртэй машин байх нэ. За тэгээд энийг за энэ маань болохоор одоо энэ трамбулуу юу сэвчээний гол утас гэж ярьдаг. Гол утас тийм ээ. Одоо гол утас нь ингэ байрлаж байгаа шинэ. За зарим машин бол одоо 4 цилиндр дээрээ тусдаа нэг катушктай байдаг бол зарим нь бол 2 цилиндр дээрээ нэг катушктай дөрүүлээ нийлээд нэг катушктай энтер гэж бас юм байна л да. Энэ машин маань болохоор катушк байхгүй трамбулүүртэй ийм энгийн хөдөлгүүртэй машин байна. Машины маркас хамаарч энэ тэнгуудын байрлал солиодох ч юм өөр байх тохиолдол байх. Тийм, тэр бол машины маркас хамаарат одоо хөдөлгүүрт одоо нэг тахуудын дотор хамар дотор байгаа машины эд ангууд бол байрлал нь бол янз янз байна л да. Одоо жишээлбэл энэ бол энгийн хөдөлгүүртэй одоо Mark 2 GX90 маркийн загвартай тийм машин байгаа л да. Одоо зөв бусад төрлийн бүх машинууд бол яг ийм байхгүй. Янз янзын байралтай. Одоо жанам энэ машины энд байлаа гэхэд бусад өөр машины бол жанам нь хойноо ч юм уу доороо ч юм уу байралтай байх магадлал зөндөө. Агаарч өгчний энэний хэнд байх юм бол зарим машиныхын дээр эсвэл нөгөө талдаа ч юм уу янз янзын байралтай байдаг л да. Тийм учраас машин болгоно яг нэг газараа байрлал гэж байна. Ерөнхий яг техник учраас ерөнхий зарчим нь бол бүгд яг ижлэх. Энд тэнд байрлсан онцлогоороо бол янз янз байдаг. Тийм учраас ерөнхийд нь миний танилцуулаад байгаа юу гэхээр машинт ийм байх юм бол энэ жанаам, ийм байх юм бол энэ сэвчээний утас, ийм байх юм бол холимгийн алт, энэ байвал энэ яг энэ хэсэг нь бол радиатор гэж танилцуулаад байгаа юм ерөөсөө. Ерөнхий ойлголт анхан шатны мэдлэг төлөх зорилготой юм. За баярлалаа.